Монгол Улсын засгийн газрын нэгдсэн цахим хуудас Gov.cgmend төрийн үйлчилгээ бүртгэх заавар. Та Gov.cgmend цахим хуудсанд амжилттай нэвтэрсний дараа зүүн талд байрлах үндсэн цэсээс төрийн үйлчилгээ цэсийг сонгон бүртгэх товч дээр дарна. Дэлгэц дээр бүртгэх гэж буй үйлчилгээтэй холбоотой ерөнхий мэдээлэл бичих хэсэг гарч ирэх бөгөөд хуудас дээр дараалж харагдах эренбийн дагуу бөглөнө. Үүнд оруулах гэж буй үйлчилгээний гарчиг, ажлын хэд хоногт шийдвэрлэх огноо, тухайн үйлчилгээний төлбөр, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, үйлчилгээний ангилал, үйлчлүүлэгч болон үйлчилгээний төрлийг тодорхой сонгож өгнө. Хэрэв бусад болон уламжлалт үйлчилгээний төрлийг сонгосон тохиолдолд үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэл бичих хэсэг гарч ирэх бөгөөд бусад төрлийг сонгосон үед тухайн үйлчилгээний холбоосыг нэмэлтээр оруулж өгнө. Үүний дараа тухайн үйлчилгээний төлбөртэй хэсгийг сонгож дэлгэрэнгүй мэдээлэл буюу үйлчилгээний тухай тайлбар, холбогдох хууль эрх зүй, шаардлагатай баримт бичгийг оруулна. Мөн дээрх мэдээллүүдийг англи хэлээр хөрвүүлэн оруулж өгснөөр цааш үргэлжлүүлнэ. Сүүлийн алхам буюу тухайн үйлчилгээ авах процессыг эренбийн дагуу бичиж өгнө. Үүнд процессын гарчиг, тайлбар, эренб болон тохирох хэлийг сонгож өгч хадгалах товчийг дарснаар төрийн үйлчилгээ амжилттай бүртгэгдэнэ.